оны 12 дугаар сарын 27-ны өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн эрүүгийн эрхийн шийдвэрт тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн шүүхийн шийдвэр үүсгэх тухай хуулийг дааж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг улсын их хурл 25 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж элцэг бэлдүүлэхээр хууль зүйн байнгын шилжүүлсэн билээ. Улсын хурлын чуулганы хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах хоёр хуралдаан гаргалж хуулийн төслийн зарим хэсэг заалтыг гүйцэн боловсруулж холбогдох зүйл хэсэг заалтаа уялдуулан чиглэл өссөний дагуу хууль зүйн байнгын 2025 оны 5 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг чиглэл өссөн 5 асуудлаар 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж асуудал бүрийг нэг үрчлэн хилцсэн Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйл заасан журмын дагуу бэлтгэсэн томьёоллыг байнгын ороонд танилцуулж байна. Төрийн нууц хамаарах мэдээлэл агуулсан яллах төлөлт болон шүүхийн шийдвэрийг яллагч прокурор оролцоод бүрэн танилцуулж төрийн нууцад хамаарах хэсгийг уншигдах боломжгүй байдлаар нууцлж гартуулж өгөх саналыг тодруулан найрууллаа. Мөрдөн шалгах бүх ажиллагааны хийж дуусны дараа дууссан хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзүүлэх хэргийн оролцогчийн хэлбэршүүлсэн журмаас шийдвэрлэх хавц тэргийн материалтай танилцуулах хугацааг 7 хүртэл хоногор. Бусад хэргийн материалыг ажлын 3-аас доошгүй өдрийн хугацаанд танилцах боломж нөхцлөөр хангаж мөн хавц тэргийн материалтай танилцах үндсэн хугацаа 14 хүртэл хоног, хэргийн ээдрээ төвтэй байдлыг харгалзан хугацааг мөрдөгч 14 хүртэл хоногор сунгаж болохоор томьёолыг танилцуулж байна. Түүнчлэн шүүгдэгчийн сонгож авсан өмгөөлөгч хүндэтгэх үзэх шалтгаан бол ирээгүй. Эсвэл шүүгдэгч өмгөөлөгчөөс татгалзсан тул шүүх хуралдаан журмын дагуу өөр өмгөөлөгчийг оролцуулах гэсэн зохицуулт нь өмгөөлийн тухай хууль заасан өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох үйлчлүүлчийн эрх хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд тууштай хамгаалах зарчмыг хөндөж байх тул хуулийн төслөөс уг саналыг заалтыг хасж байна. Мөн ажлын хэсгээс Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45-ийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны анхны хэлэлцүүлэх хавц тэргийн цахимжуулах, цахим суурьтай нотлох баримтыг шүүх хуралдаан шинжилэн судлах, цахим суурьтай нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой зохицуултыг төслөөс хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдэд олон тэмцэнтэй холбогдсон хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний улсын хурлын тогтоолын төслийг боловсрууллаа. Уг тогтоолын төсөлд эрүү иргэн захиргаа зөрчлийн хэргийн хавц тэргийг цахимжуулах, хэргийн шийдвэр ажиллагаанд оролцогч байгууллагуудын цахим мэдээллийн санг нэгтгэн холбох, цахим системийн ашиглалт хамгаалалт аюулгүй байдлын хангалттай холбоотой хуулийн төслийг боловсруулж улсын хурлд өргөн мэдүүлэх талаар эрүү иргэн захиргаа зөрчлийн хэргийн шийдвэрлэл ажиллагаанд цахим хэрэгсэл ашиглаж нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, хадгалах, үнэлэх асуудлыг боловсронгуй болгох талаар мөн эрүү иргэн захиргаа зөрчлийн хэргийн шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогч цахим авц тэргийн материалтай танилцах хуулбарлан авах асуудлыг боловсронгуй болгох талаар мөн эрүү шүүлт тулгаж бусад хэлбэрээр хүнлэг бус хэрцгий харьцаж тайлбар мэдүүлэг өгсөн хэрэгт тухайн хүнийг яллах талын нотлох их сурулж болохгүй байх зохицуултыг судлан олон улсын гэрээнд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулж улсын хурлд өргөн мэдүүлэх талаар тусгалаа. Ажлын хэсэг эрүүгийн эрхийн шийдвэр тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн шүүхийн шийдвэр үүсгэх тухай хуулийг дааж мөрдөх журмын хувьд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэлт бэлтгэсэн хуулийн танилцуулга эцсийн хэлэлцэх бэлтгэсэн төсөл зарчмын зорилттой саналын томьёолол болон улсын хурлын тогтоолын төслийг бэлтгэн та бүхэн тараасан байгаа. Байнгын орооны дарга хурал даргалагч эрхэм гишүүдэд эрүүгийн эрхийн шийдвэр тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн шүүхийн шийдвэр үүсгэх тухай хуулийг дааж мөрдөх журмын тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэлт бэлтгэсэн тухай танилцуулга эцсийн бэлтгэсэн төсөл зарчмын зорилттой санал улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал татсанд баярлалаа.